Ноорхой бор хүү буюу хааны отгон хүргэн. 9 сайхан охинтой нэгэн хүчирхэг хаан амьдардаг байжээ. Гоо үзэсгэлэнт огт нь насанд хүрч залуу эрчүүдийн хараа булааж эхлэхэд хаан үг сурвалж сайтай, угсаа гарал өндөртэй, язгууртан ноёдын хөвгүүдтэй гэрлэхийг огтдоо загчээ. Эгч мэд 8 охин нь эцгийн загсныг дагаж уг сурвалж сайтай, угсаа гарал өндөртэй, ихэс дээдсийн хөвгүүдтэй гэрлэв. Харин хамгийн ихээр хайрладаг инхрийхэн отгон охин нь нүүрэн сайртай, үсэн ширэлдээтэй, майчхыг гутлнаас өөр хөрөнгөгүй, ноорхоо дээлнээс өөр хувцасгүй нусгай бор хүүг хөтлөн ирээд зөвхөн үүнтэй л гэрлэн хэмээн зуржээ. Хаан эцэг хатан их үзэсгэлэнт 8 эгч нь отгон дүүгээ ятгаад огт дийлсэнгүй. Эрх дураараа охин зөрүүдлэн зүтгсээр л байв. Ингээд аргагүй эрхэнд хаан буруу харан уйлж зөв харан инээсээр ноорхой бор хүүд отгон охиноо өгчээ. Тэднийг найр хуримгэлтгүй даруухан нууцлаг байдлаар гэрлүүлж уг муутыг усан дотроос ч түүмэр авдаг юм хэмээн ад үзээд өргөө ордныхоо хойд захад өнгөгүй хар овоохой босгон оруулав. Төдөлгүй хааны их адуун сүрэг дотор нэгэн сайхан гүү шүн бүр алтан цээжтэй мөнгөн бүкстэй унаг төрүүлэх боловч унаг төрмөгцөөл сураггүй алга болдог болжээ. Тийм сайхан тэнгэрийн гişгийг алдчихад байгаадаа хаан ихэд бухимдаж шүн бүр харуул манаа гарган мандаг болов. Хөргнүүд ээлж дараагаар шүн бүр манажих боловч хулгайчийг огт барьж чадсангүй. Аргаа барсан хаан өөрөө ч хүртэл шүн унталгүй манаж хоноод өглөөн нь алтан цээжтэй мөнгөн бүкстэй унгаа мөнөлд сураггүй алдчихав. Ноорхой бор хүү хаанд очиод би адууг чинь нэг шүн манаж хонё гэж гуйжээ. Сонсон дуусан болгон инээлдэн шоолж бидний барьж дийлээгүй улгайчийг энэ нусгай бас барьж чадна гэж бодсон юм байх та гэлцэн хэлсэн үгийн тоолгүй өргөнөөс хөөн гаргав. Нусгай бор хүү өдөр бүр хааны хөлд сүгдэж адуугаа мануулахыг гуйсаар байлаа. Ингээд хаантан нэгэн өдөр нусгай бор хүүгийн хүсэлтийг зөвшөөрч адууны манаанд гаргахыг зөвшөөрчээ. Хүүг манаанд гаргасан шүн үүр тэмдгэрхийн алдад өнөд сайхан гүү унгалж эхэлжээ. Хүү нүд салгалгүй хард судал гинэт тэнгэрээс үүл мэт том хан гард шувуу шүн мэт харанхуйлан нисэж ирээд өнөө хөнгөийг шүүрэн авч одогвэн. Нусгай бор хүү хавчаахаа нум сумаа яран ониж шившиж байгаа тавтал унганы сүүл хан гардны өдтэй хамт тэнгэрээс бууж ирэв. Харин уул мэд том хан гард шувуу тэнгэрийн заадас руу харвсан сумынд ниссээр үүлийн цаагуур далд оржээ. Ингээд тэрхүү сүүл өд хоёрыг гэртээ авчран эхнэртээ өгөөд сайтар нугаараа гэж хэлээд болсон явдлын тухай хэндэж дурдсангүй. Унагч урдын адил алга болсоор л байлаа. Нэгэн өдөр хаан 8 том хүргнээ дуудаад дэвэн дэлхийг тойрч байгаад ч болов миний унгнуудыг олж алтан цээжтэй мөнгөн бүкстэй сүргийг минь тууж ир гэсэн зарлиг буулгав. Хөргнүүд алсын замд бэлтгэж алтан мөнгөн имэйл тохож алд том саадгаар агсаж байтал нусгай бор хүү гүн хэрээд намайг аваад яваач би ч бас эрэлцье гэж гуйжээ. Хөргнүүд саваагүй нохоо саранд хуцна гэгчээр чи ч бас юу илээ гэж шаалтгоосон боловч хүү урдын адил гуйж гувсаар л байлаа. Хаан за яхав заяа муутай амтан замтай өргөдөн үз гэж бодоод хүүг явахыг зөвшөөрж янгиа муу имэйл тогсон ясан хэдрэг болсон хөгшин морь унуулад замд гарав. Хүү явахынхаа өмнө эхнэрээ дуудаж хаан эцэг энэ морийг надад хайрлав. Ийм мориор би хол замыг хэрхэн туулах вүлээ. Гүвэний цаана очиод би имэйлийг гэзэнд нь чирүүлээд хөлөнд нь цус түрхээд буцаана. Хашин морьч унаж чадалгүй чирүүлж өгөх гэж бодно үз. Чи санаа зовлтгүй хэндэж битгий хэлээрээ.
Би хайртай шарга морио унаад саадгүй цааш явна. Өөдгүй муу өртөө ханилсан гэж чамайг шоолж доглох нь гарцаагүй. Тэгвэл чи далд нуусан өнөө хөд сүүл хоёрыг гаргаад мууж гисэн миний нөхөр 8 хүргэн шигчин унталгүй манаж хавчаахаа сумаараа харваж онсон юм шүү гэж гэрээ гэж захиад замд гарчээ. Тэднийг яваад удаагүй байтал баг хүргэнд унуулсан хөгшин бормоор гэцэндээ эмээлээ чирээд хөлөндөө цус тунруулсаар шогшиж ирэв. Унхайгүй муу амтан уулд авч чадалгүй үхэж талисан байна. Ийм дорой эртээ ханилдаг тэнэг амтын юм даа гэж отхон охиныг харсан бүхэн зэмнэлж хавцсан бүхэн шоолж гарчээ. Охин гэртээ гүн ороод хан гард шувууны үд алдагдсан унганы сүүл хоёрыг авч ирээд хүмүүст үзүүлж нөхрийнхөө загсан үгийг хэлв. Түүнийг харсан хаан жигтэй их гайхаж бас ч гэж дотроо харамсан гашуудад суулаа. 9 хүргэн цааш явсаар сар болоход 8 хүргэний морь эцэж ядраад цааш явах аргагүй болов. Харин баг хүргэн тэднийг орхин цааш явсаар л байлаа. Нэгэн өдөр өндөр уулын өвөрт оосор бүчгүй орд цагаан өргөө дүнхийж байхыг харжээ. Хүү явсаар гэрийн гадаа очиж үүдийг сүхэн явж орвол насан өндөр болсон эмгэн ганцаар сууж байлаа. Хүү түүнээс энэ гэрт хэн амьдардаг вэ гэж асуудал эмгэн ган хийж ганц үг дуу гарсангүй. Тэгэхээр нь хүү эмгэнийг сүрдүүлж айлгаад үзвэл энэ гэрт хан гард шувуу амьдардаг юм гэжээ. Тэгээд эмгэн хан гард удахгүй гэрлэх гэж байгаа. Түүний сүүн бэлэгт алтан цээжтэй мөнгөн бүстэй 100 адуу цуглуулж өгөх ёстой юм. Одоо ч бараг тоо ёсоор цуглаад байгаа. Ганцхан л авчихвал 100 адуу цуглана. Хэрвээ хан гард шувуу ууртай ирвэл хувь салхи тэгцээр дээврийн тоноор орж ирдэг. Харин сайхан ажтай ирвэл салхич сэвсэлэхгүй үүдээрээ сэмхэн ороод ирдэг гэж хүүд ярьж өгөв. Отхон хүргэн түүнийг сонсоод гэрээс гарч явв. Тэгээд ойролцоох домны цаана нуугдаад хан гардын эрхийг хүлээлээ. Гэнэт тэнгэр харан хуйлсан их хувь салхи тэгдэж хан гард шувуу том далавчаар савцаар нисэн ирээд гэрийнхээ дээвэр дээр суув. Хүү хэдийн онисон байсан хавчаахаа нумаараа шившин тавтал сум хан гардын амин газраар явж орчихов. Хан гард шувуу үхдэхийн унах агшинд хүү гэрт гүйн ороод эмгэнээс алтан цээжтэй мөнгөн бүстэй унгнууд хаана байгааг асууж мэдээд сүрэг дээр явж очив. Гэтэл сүргийн захад араа шүдэн арзайсан махчин 2 нохоо архиран хэвтэж байлаа. Хүү тэднийг шүглдэн дуудаад гүйлдэн ирэхэд нь хавчаахаагаараа шившин харваж алаад 99 унгыг туун нутгийн зүг бутжээ. Буцах замдаа тураалдаа орж турсах болсон мордоо алан идэж суугаа ах トゥ 8 хүргэндээ тааралдав. Хүү тэдэнтэй нийлэн замдаа оржээ. Уг сурвалж муутай нэг мөн нусгай бор хүү алдагдсан унгнуудыг тоо ёсоор нь туугаад ирсэн татархсан 8 хүргэн хэлэлцэж тохироод хүүг хорлож алахаар шийдэв. Тэд хүүг эзгүй хойгоор 50 алдын том нүх малтаж дээр нь торгон хэвсээр бүтээгээд хааны сүргээс алдагдсан жирийн биш адууг тоо ёсоор нь тун эртний баярыг тэмдэглэж найр хийн хэмээн хэлээд өнөө хэвсэндээ хүүг суулгаж нүхэнд унмагт орхин явхаар зэгсэн байлаа. Ажиг сэжиг аваагүй хүүч ахмад хөөргөнүүдийн хүндлэлийг хүртэж торгон хэвсэн дээгүүр алхаж очоод гүн хар нөхрөө цөмрөн орчхов. Хөргөнүүд сүргийг туун цааш хөдлөх гэсэн боловч 99 унаг 99 тийшээ тарж бутраад огт гүйцэгдсэнгүй. Хөргөнүүд тэднийг орхин явхаас өөр аргагүй болж нутагтаа очиод олж мэдсэн юмгүй ховор нандин сүргийг магчин араатан идчихсэн бололтой гэж хэлээд тус тусын хаа герт орон халуун цай ожлон торгон хэвтэр засуулан ямбалцгаав. Хүү харанхуйн хар нүхэнд 99 хоноод ангаж өгтгийн даваан дээр унаж явсан хайртай шарга морин талаар нэг тарсан 99 алтан цээжтэй мөнгөн бүхстэй унганы сүүлийг шүтээрээ тастан аваад
хончин бүсгүйгээр дээс томуулан нөхрөө нь унжуулаад эзнээ авран гаргажээ. Хүүч хайртай шаргалмар хончин бүсгүй хоёр талархаад талаар нэг тарсан унгийг цуглуулан туугаад хааны өргөөд хурж ирэв. Сүрэггүй алдсан сүргийг сурган тасарсан хүргэн тууч ирж байгааг харсан хаан хатан албад иргэд гайхан алмарчээ. Тэгээд хаан алтан цээжтэй мөнгөн бүхстэй сүргээ буцаан авсандаа баярлан хөөрч эрийг бүү бас далай бүү янд хэмээн хэлээд энэ өдрөөс хойш баг хүргэнийхээ үгийг анхааран сонсож хүндэтгэн дагдаг болжээ. Харин санаа мут яван хатан гэдэг үлгэрийг сануулсан 8 хүргэний худалч муу үг хорон муу санааг мэдээд бүгдийг нь толгойг цаазаар авахыг зарлигдсан боловч баг хүргэний ууч сэтгэл тэдний амийг хэлтрүүлэхийг хаантнаас гуйв. Хаанч хүргэнийхээ үгийг дагаж 8 хүргэнээ өршөөн хойд зассан хідэн бор овоохойг заан өгч өдөр нь адуун зэлгэн дээр шөнө нь хотны захад унтаж явахыг зарлигджээ. Харин төмний нүдэнд ад шоо болсон өнөөх ноорхой бор хүү буюу баг хүргэн нь Тэнгэрийн хааны илгээсэн ууган хүү болохыг эхэндээ зөвхөн отхон охин л мэдсэн байжээ. Майжгын муу гуталтай ноорхой бор хүү жинхэнэ биедээ хувилахад тэгш гойлог төрхтэй твхгэр өргөн цээжтэй гал цогн гэрэлцэн хаан хүү болон хувирв. Ингээд баг хүргэн отхон охин хоёрыг зон олноороо бишрэн хүндэтгэх болж хожим хааныг насан өөд болоход төрийн эрх мэдийг түүн даатхан олгожээ. Тэгээд хүү хайртай хатныхаа хамт 80 жил найрласаар амал сайхандаа жаргасан гинүлээ. Үлгэр ийхүү төгслөө.